Мөнгө нь бид нарын дотоод итгэл үнэмшил, сэтгэл зүйн хандлагатай шууд холбоотой байдаг. Мөнгө бол зөвхөн хөдөлмөрийн үр дүн биш. Мөнгө бол энерги, таны өөртөө өгч байгаа үнэлгээ. Мөнгө бол таны өөртөө өгч байгаа хүлээн зөвшөөрөх үнэлгээний хэмжээ. Мөнгө бол таны хүүхэд наснаас өнөөдрийг хүртэл хадгалж дотроо итгэж яваа тэр програм. Энэ хүчин зүйлүүд бүгдээрээ нийлээд танд мөнгө ирэх үү, танд мөнгө танаас зүхтаах уу гэдгийг шийддэг. Энэ олон хүчин зүйлүүдийг бид нар олж илрүүлж түүнтэй ажиллаж байж мөнгөтэй болно. Мөнгө гэдэг бол зөвхөн хөдөлмөрийн үр дүн гэдэг ойлголт бол хоцрогдсон. Мөнгийг сэтгэлгээгээ, сэтгэл зүгээ зөв болгож иж, эрүүл болгож иж мөнгөтэй болох боломжтой. Өнөөдөр мөнгө тогтохгүй байна уу? Цалингаас цалингийн хооронд амьдарч байна уу? Үргэлж таны амьдралд мөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэж байна уу? Гэр бүлийн харилцаа, ялангуяа хосын харилцаанд үргэлж мөнгөний талаар маргаан гарсаар байна уу? Их хэмжээний мөнгөтэй байсан бол гадаадаар сайхан аялах байсандаа, ингэж амьдрах байсандаа гэж бодогдож гэнэ үү? Бүх зүйл мөнгөн дээр ирээд гацж байна уу? Хэрвээ эдгээр асуултуудад та тийм ээ гэж хариулж байгаа бол ихэнхэд нь та мөнгөний талаар энергийг өөртөө бий болгох, мөнгөний сэтгэл зүгээ өөрчлөх шаардлагатай байна гэсэн үг. Мөнгөний энерги бол сурж болдог зүйл. Хэрхэн мөнгийг өөртөө татах вэ гэдгийг сурах хэрэгтэй. Хэрхэн өөрийгөө хангалттай үн цэнтэй гэж итгэх вэ? Яагаад зарим хүмүүс зүгээр байжгаад мөнгөтэй байдаг юм бэ? Яагаад зарим хүмүүст хангалттай их хэмжээний мөнгө, маш хангалттай их хэмжээний мөнгөтэй байна вэ гэдэг энэ талаарх зүйлүүдийг заах, энэ нууцуудыг заах мөнгөний сэтгэл зүй сургалт маань эхлэхэд бэлэн болсон. Би өөрөө санхүүч хүн. Гадаадад бизнесийн удирдлагын магистрийнхаа зэргийг хамгаалаад гадаад улсдаа ажиллаж амьдарч байгаа. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээд мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн ямар нэгэн хараат бус эрх чөлөөтэй байж гадаад улсад ажиллаж амьдарч байгаа мэргэжлийн санхүүч нэгтлэн бодогч хүний хувьд би энэ хичээлийг өдөрдөнж явуулж та бүхэнд бүхий л нууцыг зааж өгөх болно. Энэ сургалтанд сууснаар та хэрхэн яаж айдас эргэлзээгээ арилгах вэ? Их хэмжээний мөнгнөөс айх айдсаа яаж арилгах вэ? Мөнгөний сэтгэл зүйн түгжээг мултлах аргууд, өөрийгөө дахин үн цэнтэй болгож програмчлах аргууд, техникүүд. Сэтгэл зүйн түвшинд мөнгөтэй харилцах эерэг харилцаа гэдэг энэ хичээлүүдийг, техникүүдийг заана. Ямар нэгэн онол ярихгүй зөвхөн практик туршлага дээр суурлаад 10 хоногийн туршид эдгээр хичээлүүдийг яг шүүсийн шахаад заах болно. Тийм учраас та хэрвээ мөнгөтэй болмоор байгаа бол шинэ бизнесийг эхэлж өөрийн бизнестэй болж мөнгөний хязгааргүй эрх чөлөөнд хүрмээр байгаа бол энэ сургалтанд та сууж өөрийгөө мөнгөтэй харилцах харилцааг эрэг болгох хэрэгтэй.